Амархан сайн байцгааны үзэгчдээ манай UBS телевиз Монголын мягны сорилтын сангад хамтран бэлтгэж байгаа өнөөдрөө сайхан маргаас цуврал нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад манай студид хот байгуул төрийн гурвалтай асуудал хариуцсан нийслэлийн засаг даргын орлогч очирват Монголын мягны сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн захирал Хулангоонор хүрэлцэн ирээд байна. Та бүхэнд энэ өдрийн мэндүргэе. Тэгэхээр мягны сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа хөрөнгөний эрхийн төслийн талаар хүмүүс бол нэлээд тодорхой мэдээлэлтэй болсон. Тэгэхээр төслийн нэгэ хэсэг бол Улаанбаатар хотын тодорхой дүүргүүдээс хэрэгжиж байгаа. Тэр төслийн өнгөрсөн хугацаанд хэрэгжээд явж байгаа ажлын явц үр дүнг бол таас яаж тодорхойлж харж байна. Урд өмнө бол Улаанбаатар хотод бас нэг ийм хэмжээний газар өмчлөл хөрөнгөний эрхтэй холбоотой том төсөл хэрэгжижсэнгүй шүү дээ. Тэгэхээр одоо нийт одоо цар үрээгээр нь дүгнж хэлвэл. Тэгэхээр энэ хөрөнгөний эрхийн төсөл хэрэгжиж эхлээд бас нэлээд хугацаа өнгөрчлөө л дөө. За намайг яамд байхад энэ төслийн талаар нэлээд ажлууд хийгдэж байсан, эхлүүлж байсан. Энэ төслийн хүрээнд бол нийтдээ 75 мянган айл орхид бол газрыг нь хашааг нь одоо өмчилж өгөх юм ажлыг хийх ёстой. Ийм бодиттой хөрөнгөтэй тэгээ орон нутгийн засаг захиргаа төслийнхэн ингээ хамтраад зохион байгуулах ёстой. Ийм ажил л да. Энийн үр дүнг бол ерөөсөө гэр хорооллын иргэдэл хүртэх ёстой. Өнөөдөр гэр хорооллолд байгаа энэ 180 гаруй мянган өрх айлын нэлээд нь бол яаж газраа өмчилж авах, яаж энэ зөрчлөө арилгах. За тэгээд тэрний одоо төлбөр хураамжийн тэрээ бол төлбөрийн чадвар үүч гэдэг юм уу. Ийм их бэрхшээлтэй айл өрхөд байж байгаа. Тэгэхээр энэ нь зориулагдсан юм төсөл байхгүй. Төслийн хүрээнд бол нэлээд ажлууд бол хийгдсэн. Ямар ч үг байсан одоо тэр байрлал тодорхойлох ийм одоо байнгын ажиллагаатай багжуудыг Улаанбаатар хотын 6 цагт байрлуулсан гэж байгаа. Ингээр бол ердийн одоо GPS-тэй очиод ингээ байршлын тодорхойлоод авах болцоотой болж байгаа. Гэх мэтээр бол энэ төслийн одоо анхны үр дүнгууд бол гарсан байж байгаа. Энэ өмчлөх ажлыг зохион байгуулах энэ ажил бол Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгой хайрхан, Баянзүрх дүүргүүдэд хэрэгжих ёстой. Энэ бол за Сонгой хайрхан, Баянзүрх бол хамгийн их одоо хүн амтай ийм дүүргүүд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд одоо эрчимтэй бид нар ажил зохиох шаардлагатай болсон байна. Яагаад гэвэл төслийн хэрэгжиж дуусах хугацаа ирдэж байгаа. 9 сарын дунд гэхэд бол энэ төслийн хугацаа бол хэрэгжээд дуусах ийм байдалд хүрэх нэ. Тийм болохоор одоо энэ дээр дүүргүүд одоо гот манай мэрэгжлийн албад, газрын албад, дүүргүүдийн газрын албад энэ дээр маш одоо шаргуу хамтарч ажиллах шаардлагатай байна л да. Төсөл маань ерөнхийдөө нөгөө бүсийн 8 тулгуур төвд бол одоо хэрэгжээд дуусч байна тийм ээ. Улаанбаатар хотод бол одоо яг үргэлжилж байна. Бас удахгүй одоо 9 сар ихэд дуусна гэж сайн ярьлаа шүү дээ. Тэгэхээр ер нь ямар зарчмаар Улаанбаатар хотод жишээ нь төсөл хэрэгжээв, төрийн байгууллагуудтайгаа төслийг хэрэгжүүлэх чиглэлээр энэ яаж хамтарч ажиллав? Төслийн бас нэг онцлог нь нөгөө төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах тэр хамтын ажиллагаа байна тийм ээ. Тийм ер нь бол орон нутагт бүсийн 8 тулгуур төвд манай төсөл хэрэгжсэн шүү дээ. Тэгэхээр төслийн 8 тулгуур төвд бидний олж хоримтлуулсан шилдэг арга туршлагыг бид нар Улаанбаатарт авчиж байгаа гэж ойлгож байна. За яг Улаанбаатарын хувьд хэдийгээр бол гэрээ маань 4 сар зурагдсан боловч үндсэндээ яг бидний одоо хээрээр хийх ажил маань бол 9 сараас эхэлсэн гэж ойлгож байна. Энэ хугацаанд бас нэлээдгүй болон сонгуулиуд боллоо. Ингээд энэ зэрэг шалтгаалал бол ажил бол арай оройтож эхэлсэн л 9 сараас өмнө бол эхэлж байна. Гэхдээ бид Улаанбаатарт одоо гол байгууллага сая очроод дарах шийдлээ гол байгууллага бол үнэхээр газрын алба мөн дүүргийн газрын алба. Гэхдээ дүүргийн газрын алба мөн тэгээд газрын албанаас гарсан бүх бичиг баримтууд бид эргээд төрөнгийн эрхийн бүртгэлээр бол баталгаажуулж байгаа. Тэгэхээр хотод бол газрын алба мөн төрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэж энэ хоёр том төрийн байгууллагт хамтарч ажиллаа гэж ойлгож байна. Энэ байгууллагууд маань зөвхөн одоо 8 тулгуур төвд ингээл хэрэгжсэн газруудын төрийн байгууллага иймэрхүү хамтарлаад иглээ инглээс нэг үнэлт байгаа шүү дээ. Тэдэнтэй харьцуулахад хотын зүгээс ер нь хамтын ажиллагаа хэр байж чадсан бэ? Би одоо төрийн байгууллагын хамтын ажиллагаа гэхээсээ илүүтэйгээр ерөөсөө Улаанбаатар хотын онцлог юм байна гэж ойлгож байна. Яг л хотод орон нутагт бол нэг тамгийнхаа газарт хоёр байгууллага байрлаж байна тийм үү. Тэгээд тэр хоёрын хооронд мэдээлэл солилцох бол маш их амархан. Аймгийн төвүүдэд дээр байж хашааны газрын зөрчилж харьцангуй гайгүй. Гэтэл өнөөдөр бол Улаанбаатар хот гэдэг бол өөрөө нэлээд том байнгалт хилж идэг энэ том хотод газартай холбоотой асуудлыг одоо шийдэж байгаа, оролцож байгаа одоо өмчлөх явц процесст оролцож байгаа энэ хоёр байгууллагуудыг хооронд мэдээлэл солилцох гэдэг. Ингээд Улаанбаатар хотын өөрийнх нь онцлог маань энэ дэр харагдаад байна уу да гэсэн надад нэг тийм бодол төрсөн. Монгол Улсын иргэн газрын өмчлөлийн тухай хууль хэрэгжиж эхлээд нэг
10 жил болж чаглаа тийм ээ. Тэгээд яг одоо хэдийгээр олон жил болцсон ч гэсэн яг ганц өмчлөлийн ажилд хүмүүс шүүмжлэлтэй чамлалтаа ханддаг шүү дээ. Иргэд маань одоо бас нэг хитвэхтэй байж чадахгүй нэг. Харин төслийн үр дүнд бол бас иргэд одоо газраа өмчилж авах, эдийн засаг эргэлтэнд оруулах тэр талын ойлголт бол хотод ялангуяа нэлээ өөр болсон баг тийм ээ. Тэгэхээр одоо бол бас нэг гэр хороолоо дахин төлөвлөлийн инженерийн дэвштэй болгоё. Хаан сургууль цэцэрлэг нийгмийн дэвшсэн байх ингээд олон төлөвлөлт яригдаад явж байна. Тэгэхээр энэ ажлыг хийхэд мэдээж төслийн үр дүнд хийгдсэн одоо зураг гэдэг юм уу тийм ээ. Одоо тэр хэрэгжүүлсэн ажил бол бас том материалыг суур баазуулж чадах байх тийм. Тэгэхээр үнэхээр энэ дахин төлөвлөлтийг хийхэд гэр хорооллыг дахин төлөвлөж дэд үтс толгох энэ ажлыг зохион байгуулахад энэ төслийн ач холбогдол маш өндөр. Ягаад гэвэл эдгээр сансрын зураг аваад боловсруулалт хийгээд бодит байдалтай тулгууж ийм одоо дүгнэлт гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгээ эхний одоо эдний судалгааны дүнг үүсгэхэд энэ сонгогдсон 3 дөрвийн хэмжээнд 103 мянган хашаа орсон дээр анализ хийж өчгөд 43 мянган ямар нэгэн зөрчилтэй байгаа гэж байна. Дахиад 20 хэдэн мянган бол давхар зөрчилт. Эхлээ угаасаа зөрчөөд хийцэн. Дээр нь өөрсдөө нэмээд зөрчил гаргацсан. Өөрсдөө нэмээд хашаагаа сонгочдөг ч юм уу. Дундуур нь хуваагаад нэгэндээ өгчдөг ч юм уу гэдэг одоо маш их зөрчлүүд энэ дээр байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг энэ төслийн одоо ажилтаа уялдуулаад ядаж энэ 3 дүүрэг дээр энэ зөрчлүүдийг зэгцлээд авах юм бол газрын албан дээр байгаа энэ суур материалуудаа шинжилээд авч болж байна. Бид нар энэ дахин төлөвлөлт хийх гэж байгаа суур материалуудаа шинжилээд авах болж байна. Тэгэхээр энэ төслийн ач холбогдол өндөр ач холбогдолтой гэдэг нь эндээс харагдаж байгаа. Хоёрдугаарт нь газар өмчлөлийн хууль хэрэгжээд одоо 10 жил болж байгаа ч гэсэн улсын хэмжээнд бол их бага хувьтай байгаа л да. За яг Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдын 90 гаруй хувийн хөвчлөлт авцсан гэдэг. Хөвчлөлт авцсан гэгээд ингэхлээр 26 мянган судалгаанд хамрагдсан 26 мянган хашаа өмчлөгдсөн гэдэг ингээд мэдээ гарч байгаа. 13 мянга гаруй нь өнөөдөр үйл хөдлөх хөрөнгөд өртгүүлэг байлаа л да. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгөөр баталгааж байгаа учраас тэр чинь бас л өхмөл хөрөнгө хэвээр байгаа гэсэн. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол эдгээрийг шийдвэрлээд өгье л гэж. Эдний төслийн эхний үр дүнд бол 42 сая төгрөгийг тийм ээ. Одоо эхний одоо иргэдийн газрын өмчлөх асуудлыг хийгээ зохион байгуулалт явсан байна. Энэ төслөөс бүгд мөнгө нь гараад ингээд явсан байна. Тэгэхээр энийг бол одоо энэ үлдэж байгаа 6-7 сарын хугацаанд ашиглах хэрэгтэй болоод байна л да. Яарал та. Сая нийслэлийн иргэдийн төлөөлөгчд бол бас хуралдаад 12 байршилч нэр дахин төлөвлөлт хийлээ шүү дээ. Хийх шийдвэр гаргалаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг хийхэд ч гэсэн бол бас төслийн хөв нэмрэл бол бас байсан байх тийм ээ. Одоо нэг ерөнхий зураг гаргах төлөвлөлтөө аагуур нь яах вэ, хаана дэд үтсэн байна гэдгийг олж тодорхойлох ч юм уу. Мэдээж бол энэ төслийн судалгаа бол ач холбогдолтой үр дүнгээ өгч байгаа л да. Тэгэхээр энэ судлагдсан байршлууд бол эхлээд бид нар ер нь ямар шүү байдалтай юм бэ? Газрын албан дээр ямар бааз дааны байна гэдгээ үзсэн. Дээр нь хөндлөнгийн байгууллагуудын одоо олон улсын байгууллагуудын хийсэн судалгаануудыг бас харсан. Дээр нь иргэдийн санаа бодлыг бас сонссон. Дээр нь хэлэлцүүлсэн. Зарим байршил дээр бүр иргэд өөрсдөө санаачлага гаргасан шүү дээ. Тэгэхээр бол энийг төсөлтөйг одоо яаралтай хэрэгжүүлж бүр энтэйгээ уялдуулж явах юм. Заашгүй бодит шаардлага үүсээд байна л да. Газар өмчлөл холбоотойс бол иргэдийн яг өөр их нэг өмчтэй байхаас үндсэн эрхтэй шууд холбогдож байна л да тийм ээ. Тэгэхээр яг энийг хэрэгжүүлж явах явцад одоо байгаль орчны ч гэдэг нь нийгмийн өөр ямар асуудлууд байв тийм ээ. Одоо маргаантай гэдэг юм уу, шийдэх ёстой гэдэг юм уу. Тэрийг бол төслийнхэн бол бас их олж харсан байна. Тийм мюний сорилтын сангийн төслүүд аливаа хөтөлбөрөө одоо хэсгүүдээ хэрэгжүүлэхийн өмнө заавал нийгмийн болон байгаль орчны одоо үнэлгээ гэж хийдэг юм байна. Тэгээ тэр байгаль орчны болон нийгмийн үнэлгээг маань гадны зөвлөхүүд хийгээд за ийм сөрөг нөлөө гарах учраас одоо хүрээгээ хязгаарлалтаа энийгээр хийгэрэй гэсэн. Яг орон нутагт бол хийж яхад одоо уурхайн амтай ойролцоо байдаг одоо айлууд байдаг юм уу эсвэл нөгөө цагаан тоосон цар ялгарж байгаа газруудад бол өмчлөлийг дэмжихгүй байх хэрэгтэй гэсэн тийм саналууд гарсан. Тэгэхээр энэ бол 2 аймаг дээр гарч ирсэн. Яг энийг бид нар саналыг нь аваад өмчлөлийг тэр газараа бол бид хязгаарласан
юм байна. Нийгмийн асуудал гэдэг дээр бол үнэхээр л одоо сая очиртаар хэлээд даргын одоо нөгөө дарга нарт ирдэг мэдээлэл дээр бол өмчлөлт маш их явагдаад байдаг гэж хэлээд байдаг. Гэтэл үнэхээр энэ өмчлсөн хүмүүсийн цаана одоо нөгөө нийгмийн эмзэг бүлгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй эргээд өрг толгоосон эмэгтэйчүүд маань хоцроод үлдсэн байдаг. Тэгээ бид нар нийгмийн талаас гэдэг дээр юу гэж анхаардаг вэ гэхээр одоо энэ төсөл хэрэгжүүлэх хэсгүүд дээр бид нар хараад за энд нийгмийн ажилтнтай суужгаад за өрхийн одоо орлого багтаа айлууд хаана байна вэ? Юу өрх толгоосон эмэгтэйчүүдтэй айлууд хаана байна гэд энэ зэрэг султгаалнуудыг хийж яагаад бид нар одоо энэ өмчлөлийн ажлыг бол орон нутагт яваас яг энэ арга туршлагыг бид нар Улаанбаатар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө тийм улсууд чинь нэгдүгээр мэдээлэл байхгүй. Газраа одоо яаж өмчилж явах вэ гэдэг юм. Хоёрдугаар нөгөө нэг чадвах суулч гэдэг юм хөгжлийн бэрхшээлтээс улаас ч мөнгөн настайгаас болоод ийм байдаг шүү. Тэр тал дээр нөгөө үн төлбөргүй үйлчлэгээ үзүүлэх тал дээр нь бол анхаарсан байх тийм ээ. Үн төлбөргүй гэдэг дээр зарим шинээр айлууд суурьшид ирсэн байна л да. Сонгон найрхан дээр шил 200 гаруй айлууд сансын зурган дээр гараад ирж байгаа. Тэгэхээр энэ 200 гаруй айлд яаж юм хэлэхээр сая хэлж байна. Кадастрын зургийг бид нар үнгүй хийж өгч байгаа. Тэгэхээр кадастрын зураг хийлгэнэ гэл иргэд очдог. Зөвхөн хоосон газар дээр хэд 35-аас за дээр нь барилга байх юм бол ингээл 50 гэл явцдаг. Энэ хөрөнгөийг бол төслөөс болоо бид нар гаргаж байгаамаа. Монголын мянганы сорилтын сан үзүүлж байна. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ хэрэгжүүлэх дэлхийн 24 орны нэгээр Монгол улс сонгогдсон. Шинэ мянганы шинэ Монгол улсад нийгмийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах их үйлсийн гараа ийхүү тавигдлаа. Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах үндсэн зорилготой Монголын мянганы сорилтын сан хөгжил дэвшлийн үндэс болсон иргэний боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хөрөнгийн болон газрын эрхийг баталгаажуулах болон нийслэл хотын гарын бохирдлыг бууруулах чиглэлээр 6 томоохон төсөл хэрэгжүүлж байна. Хөрөнгийн эрхийн төсөл. Хөрөнгийн эрхийн төсөл нь Монгол улсад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, бүртгэлийн үнийн зөв, найдвартай байдлыг хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, нээлттэй байдлаар хүргэх, газар өмчлөл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн үр дүнд иргэд эд хөрөнгөө улсын бүртгэл бүртгүүлгээд зарцуулах цаг хугацаа, гарах зардал бүртгэлийн олон шатад амжилга багасхыг. Хот орчмын бэлчээрийн төсөл. Хот орчмын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэн, малчтын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн нэгж талбайг малчтын бүлэгт гэрээгээр ашиглуулах системийг нэвтрүүлж, газрын эрхийг баталгаажуулан, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, малчид болон төрийн албан хаагчдын эрдэмтсэн болон хагас эрдэмтсэн мал аж ахуй эрхлэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой хот орчмын бэлчээрийн төсөл нь 392 малчидын бүлгүүдэд 350 орчим мянган га бэлчээрийг урт хугацааны гэрээгээр ашиглуулж байна. Автозамын төсөл. Монгол улсын хойд ба урд хилийн боомтуудыг автозамаар холбож, автотээвэр ач харгилтыг нэмэгдүүлэх, зорчигчдын ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автозамын салбарын ажилтан ажиллагчдын шатамжийг дээшлүүлэх зорилготой автозамын төсөл нь Чойр Саншин чиглэлийн 176.4 км зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна. Цэвэр агаар төсөл. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, сууцыг ашиглуулж, өрхийн түлшний хэрэглээ болон гэр хорооллоос гарч байгаа утааны бохирдлыг багасгах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар агарын бохирдлыг бууруулах томоохон зорилготой цэвэр агаар төсөл нь Улаанбаатар хотын 6 дүүргийн 72 хороодын 150 мянган айл өрхөд 120 мянган эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг борлуулад байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл. Эдийн засгийн тэргуулах салбарт олон улсын төвшөнд өрсөлд хүч чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь нөхцөл сургалтын орчин бий болгох. Хичээлийн агуулга, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэн заах арга зүйг боловсронгуй болгох чиглэсэн цогц үйл ажиллагаа Улаанбаатар хот 15 аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 23 сургуулиудад мэргэжлийн боловсрол сургалтын төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Зорилттой сургуулиудаас гадна хот хөдөөгийн 30 орчим сургуульд чадамжид суурилсан тогтолцоог нэвтрүүлж төслийн хэрэгжилтийн хүрээнд нийтдээ 1500 орчим багш өдрөд ажилтны мэргэжлийг дээшлүүлээд байна.
Эрүүл мэндийн төсөл. Эрүүл мэндийн төсөл нь Монгол улсын хүн амыг зүрх судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас үрдэгчлэн сэргийлэх, эрт дэлгүүлж онцлох, үр дүнтэй өртөө багтаа эмчилгээгээр хангах, олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж туслан үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэд маягийг хэвшүүлэх чиглэсэн боловсрол мэдээллийн олон талт үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймагт 41 чиглэлээр 11755 эмнэлгийн болон эмнэлгийн бус мэрэгжилтнүүдийг сургаж 13 мэрэгжлийн чиглэлээр 427 сургагч багш нарыг бэлтгээд байна. Шинэ зууны шинэ Монголын гэрэл дээрээ хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлцгээе. Тулхтай хөгжил, чанартай амьдрал. Монголын мянганы сорилтын сан. Хашааны газрын өмчлөл баян эрхийн бүртгэлийн ажил нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжиж байна. Одоо Баян зүрх Чингэлтэй сонгон хайрах нэгэ тийм ээ. Тэгээд цаана үлдэж байгаа бас дүүргүүд байна шүү дээ. Тэгэхээр энэ дүүргүүд дээр нь яах вэ? Одоо төсөл 9 сар дуусчихлаа гэдээ бид нар бол бас орхичиж болохгүй. Өөрөө засгийн газар ч юм уу, хот ч юм уу, тухайн орон нутаг бол энэ ажлыг өөрөө нэгэнт амьдралаар хэрэгтэй юм а гэдэг жишгийг болоод туршлага нь үлдчихлээ тийм ээ. Тэгэхээр цаашд энэ ажлыг яаж авч явах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр төслийн эцсийн үр дүн гарах тэнэг хэрэг вэ гэдгээ ярих ёстой л доо. Одоо бас 6-7 сар гэдэг бол нэлээд хугацаа байна. Тэгэхээр энэ төслийн хамгийн давуу тал нь өгөхлөөр хамгийн өндөр наривчлалтай энэ сансрын зургийг ашиглаад 190 мянган га газарт энэ зурглалаа жил болгон шинжилж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээлэл бол маш бодит гэсэн үг.